Оюунлаг бүрэн дунд сургууль. За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг та бүхэн төргийа. За генетик тест Монгол байгууллагын талаарх товч танилцуулгыг өнөөдөр та бүхэндээ хүргэе гэж бидний ярилцлаа. За генетик тест Монгол байгууллага нь 2017 онд генетик тест интернэшнл байгууллагаас Монгол үйл ажиллагаа явуулахыг албан ёсоор аваад 2018 оноос эхлэн Монголд генетик тестийн үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ болохоор яг ямар чиглэлийн тест байдаг вэ гэхээр юун дээр үндэслэж байгаа гэхээр тухайн хүний төрөлхийн чадамжийг тодорхойлохдоо 10 хурганы өндөгнийхээ сканер гэж оруулаад тухайн хүний төрөлхийн чадамжийг тодорхойлох ийм програмын тусламжтайгаар хүмүүс зөвлөгөө өгдөг байж байгаа. За энэ програм нь юун дээр үндэслэгдэж хийгдсэн бэ гэхээр дерматоглофик буюу хурганы хээ тархины потенциал чадамж хоёрын уялдаа холбоог судалдаг. Тархины потенциал чадамжийн илэрхийлэл нь хурганы хээ гэдгийг баталж өгсөн энэ дерматоглофик гэсэн шинжлэх ухаан дээр үндэслэгдэж 140 гаруй эрдэмтдийн судалгааны материалыг нэгтгэж 2011 онд хийгдсэн генетик тест гэдэг програмын тусламжтайгаар тухайн хүний төрөлхийн өгөгдлийг тодорхойлж гаргаж ирдэг гэсэн. За энэ дээр нь ямар үзүүлэлтүүд гардаг вэ гэхээр тухайн хүний төрөлхийн суралцах потенциал чадамж, спорт чадамж, юмд онцох хандлага, мөн аливаа зүйлийг хурдан суралцах, эсвэл төрөлхийн темперамент гээд нийт 15 үзүүлэлтээр тухайн хүүхдийн төрөлхийн өгөгдлийг нь тодорхойлж гаргаж ирдэг байж байгаа. Төрөлхийн потенциал чадамж гэж яг юугаа хэлээд байна? Төрөлхийн чадамж гэж юугаа хэлээд байна гэж зарим хүмүүс бодож магадгүй. Хүн бол ер нь онцгой ганц гэж үздэг те. Тэр тухайн хүнд бол бусдаас ялгарч хийж чадах зүйл заавалжиг байдаг. Тэгэхээр тухайн хүүхэд нь үнэхээр урлагийн өндөр чадамжтай байна уу? Эсвэл спортын чадамжтай байна уу? Эсвэл техникийн сэтгэлгээ өндөртэй байна уу? Түүн дээр нь тулгуурлаад багш эцэг гэгчүүд яаж ажиллавал тухайн хүүхэд илүү амжилттай хурдан суралцах, мөн ажил амьдрал дээрээ илүү амжилт гарах боломжтой байна вэ гэдгийг илүү тайлбарлаж хэлж өгч чиглүүлж өгөх гол зорилготой ийм төсөл эхэлчээд явж байгаамаа эцэгчүүдээ. За генийн өгөгдлийг болохоор ер нь дэлхийд 3 янзаар судалж авч үзэж байгаа. Энэ болохоор цусаар нэг авч болно, шүлсээр авч болно, хурууны хийгээр авч болдог. За цус болоо шүлсээр авах юу манад арайхан нэвтэрж орж ирээгүй. Үн өртгийн хувьд бол нэлээд өндөр өртөгтэй байдаг. За манад одоо жилийн өмнөөс орж ирсэн болохоор хурууны хийдэр үндэслээд тухайн хүний төрөлхийн чадамжийг тодорхойлдог гэсэн. Хүн болгоны хурууны хээ өөр идэг. Хүн болгонд давтагдчихгүй байдаг. Тийм учраас тухайн хүүхдийн чадамж нь юун дээр илүү өндөр чадамжтай байна. Аль салбар дээр, аль чиглэл дээр тухайн хүүхдийг чиглүүлж яаж ажиллах ёстой вэ гэдгийг бид нар багш нарт нь илүү чиглүүлж сургалт зөвлөгөөнүүдийг өгөх юм аа. За тэгээд оюунлаг сургуулийн хүслээр бид нар энэ хичээлийн жилд хамтран ажиллах гэрээ байгуулан хамтарч ажиллаж эхэлсэн байгаа. Тэгээд энэ 7 хоногийн эхнээс ахгуулаад 1-р ангиас ахгуулаад 8-р ангийг дуустал бүх хүүхдүүдийнхээ хурганы хийний өгөгдлүүдийг авч цуглуулсан. За тэгээд энэ материалуудаа бид нар боловсруулалт хийгээд 11 сарын 8-наас эхлээд биднэрт одоо энэ тайлангийнхаа одоо үр дүн нь ямар гарсан, хүүхдүүдтэй яаж ажиллах талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг мөн цааш нь дэлгэрүүлж өгөх болно. Генетик тестийн одоо 2 тайлан байж байгаа. Нэг нь болохоор стандарт тайлан гэж байгаа. 15 хуудас тайлан гардаг. Үүн дээр ямар мэргэжил илүү зохимжтой байх вэ? Мөн мэргэжих чадамж нь өндөр үү, эсвэл хүмүүстэй ажиллах чадамж нь өндөр үү, багаар ажиллах чадамж өндөр үү, эрүүл мэндийнх нь эсэргүүцэх, эд эрхнүүдийн эсэргүүцэх чадамж, спортын өгөгдлүүд, багийн спорт дээр илүү өндөр амжилттай байна уу, эсвэл ганцаарчилсан спорт дээр өндөр үү, мөн ганцаарчилсан спорт дээр ямар чиглэлээр явбал илүү амжилттай байх боломжтой байна, мөн шийдвэр гаргахдаа юуг үндэслэж байна гэх мэт үзүүлэлтүүдийг үзүүлсэн ийм 15 хуудас бүхий тайлан байдаг. Үүнийг бол стандарт тайлан гэж нэрлэдэг байгаа. За дараагийн тайлан болохоор дэлгэрэнгүй тайлан гэж байгаа. Дэлгэрэнгүй тайлан нь болохоор нийт 44 хуудас тайлан байдаг. За энд болохоор тухайн хүүхдийн оюуны потенциал чадамж, мөн тухайн хүүхд имийг сурахдаа харааны ойгоор сурч гин үү, сонсголын ойгоор сурч гин үү, эсвэл биеийн практик хөдөлгөөнөөр дамжуулан сурч гин үү, түүн дээр нь үндэслээд эцэг эхчүүд багш нар яаж ажиллах вэ?
мөн сургах одоо арга чиглэлүүдийн илүү зөвлөгөөнүүдийн илүү оруулж өгсөн ийм тайлан байж байгаа. Энэ нийтдээ 44 хуудас тайлан байдаг. За оюулын сургуультай хамтран гэрээ хийж байгаа энэ төсөл маань дэлгэрэнгүй тайлан дээр хамтарч ажиллаж байгаа. Нийт бүх хүүхдүүдээр 1-ээс 8 дугаар ангийн бүх хүүхдүүдээр 44 хуудас тайлан маань хэвлэгдэж гарна. За багш нартан зориулсан зөвлөгөөгөө өгнө. За тайландаа хэрхэн танилцах талаарх бид нэр бичлэгүүдийг дараагийн видео зөвлөмжүүдийг оруулж өгнө. Хэрвээ илүү дэлгэрэнгүй мэдээллийг эцэг эхчүүд хувьчилж манай мэрэгжлийн зөвлөхүүдээс авъя гэх юм бол манай доорх гарч байгаа мэдээлэл уцаар холбогдоод биднээс цаг аваад тэгээ манай байгууллагад хурж ирж зөвлөгөөг авч болно. За эцэг эхчүүдэд анхаарал хандуулсан баярлалаа.